сайн байцгаана уу гэд. Энэ асуудлыг яг хуу төрийн байгуулалтын байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо хамтраад хэлэлцсэн. Тэгээд тухайн байнгын хорооны хурал дээр бас нэлээд асуусан, үг хэлсэн байгаа. Тэгээ энэ чуулган дээр хэлгэсэн санаа бол ерөнхийдөө бид нэр бүх гишүүд энэ юун дээр гол асуудал тулгамдаад байгаа, цаашид юу анхаарахыг бол мэдсэн гэж бодож байгаа. Зөв миний хэлгэсэн санаа зарим тохиолдолд альва хурлуудыг бас илүү чанаржуулах шаардлага байна уу да гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн хурлыг хэн удирдах байгаас бас хамаараад байгаа ч юм шиг те илүү одоо чанар асуултын хариултыг чанартай авах хэрэгцээ шаардлага зарим тохиолдолд бас байна. Чуулган дээр ажиллаж байхад бол их хурлын дарга бол нэлээд хариултыг шаардаж хэлүүлж байгаад бол талархаж байна. За нэгэнтээ бид нэр ард иргэдэд төлөөлөөд сонгогдоод гараад ирсэн юм чин энэ үнэлгээний асуудал дээр гишүүд бид нар бас хариуцлагатай хандах ёстой буюу үүрэгтэй оролцох ёстой юм а гэдэг дээр энэ үндэсний аудитын газрын ялангуяа гаргасан энэ нийт гүйцэтгэлийн тайлан дээр хийсэн зөвлөмжийг шууд одоо гол агуулгыг хэлчихье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол бид нар өөрсдөө улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа тэдгээрийн хоорондын уялдаа нийцлэг анхаарах ёстой байна. Өөрөөр хэлэх юм бол гишүүд бид нар зөвхөн одоо засгийн газраас нэхээд суух биш. Өөрсдөө тухайн жилийн төлөвлөгөөг, тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа уялдуулах, ач холбогдол агуулгыг нь анхаарах ёстой юм байна. Энийгээ сайн мэдэж ажиллах ёстой байна бид нар өөрсдөө. За дараагийн нэг асуудал бол бас анхаарах ёстой бидний хариуцах ёстой ажил бол хөгжлийн болгын баримтжих төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй эсвэл альва судалгаа тооцоол хийгээгүй тийм арга хэмжээг улсын хурлын хилцүүлгийн шатанд нэмж төсвийн тухай хуулинд нэмж оруулж баталтгийг бас болиулах хэрэгтэй. За бас нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр Монгол улсыг хөгжүүлэх нь 5 жилийн үндсэн чиглэл туссан арга хэмжээг хугацаанд нь биелүүлээгүй хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага буюу төсвийн ерөнхийлөн захирагчид тооцох хууль эрх зүйн зохицуулт шалгуурыг тодорхойлгож холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог болох. Энэ гурав дээр гишүүд бид нэр өөрсдөө маш их анхаарал хандуулж өөрсдөө бас хариуцлагатай ажиллах ёстой юм байна гэдгийг зориулаад хэлчихсэн юм аа. За хоёрдугаарт нь би зүгээр санаа зовж байгаа юм бол гишүүд бид нар бол шүүмжлэхийн төлөө шүүмжлэх биш. Яаж бас энэ засгийн газартай дэм харилцан хамтын зөв ажиллагаатай байж энэ улс их орноо хөгжүүлэх вэ гэдэгт санаа бодлоо чилээх ёстой юм болов уу? Энэ одоо аудитын газрын гаргасан хоёр тайлангаас харахад жишээлбэл засгийн газраас өөрсдөө хийсэн ажлыг зөв сайн харуулж чадахгүй байгаа юм асуудал байна. Яагаад вэ гэхээр үнэлгээнийхээ аргачлалд орсон тэр чанарын асуудлуудаас болоод ийн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээрээ засгийн газар өөрөө ажиллах мөн бусад одоо үндэсний аудитын газар гэж байна, хэрэг эрхлэх газраас гадна улсын хурлын тамгын газар гэд энэ яг аудит хийж байгаа, хяналт үнэлгээг хийж байгаа газруудтайгаа координацтай, уялдаа холбоотой ажиллах ёстой юм байна гэдгийг бас зориуд хэлмээр байгаамаа. За тэгээ 3 дугаарт бас нэг хэлэх юм юу вэ гэхээр хилэлцэх хугацаас богино байна гэж харж байна. Энд чинь нэг газрын гаргасан тайлан гэхэд жишээлбэл хоёр тайлан нийлээд нэг 100 га хуудас те 80 гаруй хуудас. Энийг уншаад энэ дотор чи асар их мэдээлэл байгаа байхгүй юу? Тэгэхээр саар ч юм байна, шүүмжлэлтэй ч юм байна. За Баатаржуйн мөнгө соёл гишүүн санал хэллээ. Пүрвийн Бочим гишүүн асуулт асууж